Монгол улсын зэвсэг хүчний бүсэд ерөнхий зориулалтын улсыг агарын доклооноос хамгаалах, барилгын, иргэний хамгаалалтын зэрэг зайлшилгааны бэлтгэгнөөсөн бүрэлдэхүүн багтана. Ерөнхий зориулалтын зэргийн бүрэлдэхүүн Батбуудлав, танк, артиллери, зенит, тагнуул, хим, холбоо, инженер, авиац, арга талын анги салбарууд нүүрэг гүйцэтгэдэг. Ерөнхий зориулалтын зэрэгнээ эрэг түргэн өөрчлөгдөх цагийн байдалд өргөн фронт дээр их гүнд өндөр хурдтайгаар газрын цагаагаар ямар ч нөхцөлд байлдааны ажиллагаа явуулах үндсэн үүрэг зориулалттай. Ийм ерөнхий зориулалтын зэргийн байлдааны ажиллагааны амжилт нь юуны өмнө бүх төрөл тусгай мэргэжлийн зэргийн байлдааны боломжийг дээд хэмжээгээр бүрэн байрлах, тасралтгүй нэгт харилцан ажиллагааг зохион байгуулснаар хангагдах учиртай. Монгол улсын өөрийн хамгаалах цомхон чадварыг зэвсэг хүчинтэй байх цэргийн намлын дагуу сүүлийн жилүүдэд нэлээд анги салбарууд мэргэжлийн цэргийн зохион байгуулалтанд шилжлээ. Өөрөөр хугацаа албаны цэрэг түрүүч нарыг сургаж бэлтгэдэг байсан холбооч, телеграфч, планшетч, шүхэрч, тагнууччин зэрэг мэдлэг боловсрол, дадлаг чадвар, урт хугацааны уяггүй хөдөлмөр шаардсан цэргийн олон төрлийн мэргэжлүүдэд зэвсэг хүчинд 3-5 жил ажиллах гэрээтэй 20-25 насны залуус албасч байна. Цэргийн иргэдэнд төлөв боловсрсан мэргэжлийн өндөр зэрэгтэй бие биедар сэтгэл зүйн зохиол бэлтгэл бүхий мэргэжлийн офицер ахлагчид анги салбарын ялалт амжилтанд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Тэдний тайван болон дайны төлөв үйлчлэх үүрэгтэйг холбогдсон ямар ч нөхцөлийг даван туулах зэрэг золбоо төвчээр хатуужил хаалцсан ба зөвсөж байна. Зэвсэг хүчний өрх хүлд багтдаг нэгэн гишүүн нь иргэний хамгаалалтын цэрэг юм. Иргэний хамгаалалтын цэрэг нь байгалийн ган шиг үйлдвэрлэлийн ослын аюулаас хүн ам, эд хөрөнгийг өөрчлөн сэргийлж хамгаалах, аврах, учирсан хор уршгийг арилгах арын үүрэг хүлээж, өнөөдрийг хүртэл их хорон ард түмнийхэн тусын тулд үйлчилж байна. Улсын их хурлаар Монгол улсын иргэний хамгаалалтын тухай хууль батлагдсан явдал уг асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны байгууллага аж ахуйн нэгж иргэдийн үүргийг тодорхой болгож, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон эрхлэлийн харилцааг зөвшөөрж өгдөг. Сүүлийн жилүүдэд улс орондоо тохиолдсон байгалийн удаадараагийн ган шиг цас, дур, гал, түймэр, үер ус, онгоцны осол зэрэг цаг улсын элдв аюул. Түүнээс учирсан хор уршгийг арилгахад иргэний хамгаалалтын цэргийн гүйцэтгсэн одоо ч гүйцэтгэж би үгүйлж баршгүй ач тус буян туйлсыг төр засаг олон томон өндөр үнэлж байна. Агаар намсын халдшгүй дархан байдлыг сэхэн хангах хариуцлагатай үүргийг агарын доклооноос хамгаалах цэргийн бие бүрэлдэхүүн нэр төртэй биелүүлж байна. Монгол улсын
Эди дөрмийнхэн дээд хөх тэнгэрийг 24 цагийн турш нүдэ цавчлгүй сонор соргож харж баярдааны баярын жижүүрдэг хийдэг онцлогтой. Өнөөдөр зэвсэг түвшний улсыг агаарын дотлогоноос хамгаалах зэрэг нь радио техникийн зенит артиллерийн сүнөх онгоцны англи салбаруудаас бүрдэж байна. Сүүлийн жилүүдэд агаарын дотлогоноос хамгаалах зэргийн англи салбаруудыг бүхэлд нь мэрэгжлийн зэргийн зохион байгуулалтын шилжүүлж бүтэц бүрэлдэхүүнийг сайжруулснаар зэвсэг түвшний бие даасан төрлийн зэрэг бодлон өсчөрөж байна. Хөлөсөх гарвал дайны үед цус багвар наагсан дайчин үрээ нэгтгэл ангуудын сургалт бэлтгэлийг эрчимжүүлж баялдах урд чадвар баялдааны бэлэн байдлыг өндөрлүүлэх гол хөтөлбөр болсон юм. Зэвсэг түвшний аль дээр байж төрөл бусаг ардад өмнөдөн амд айдж үргэлжлэн тангарагтаа мөнийн чивэж зэргийн эрдэмтэд хичээнгүйлийн суралцаж зэвсэг техникээ маасчрын ёсоор эзэмшив. Болзошгүй дайнд ядах нугаршгүй хатан зэрэг төмөр мэдс сахилах дайчин нөхөрлийн нэгдийг хангахын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр сургууль даргаан хийж байлаа. Өөрөөр хэлбэл хэрэгтэй гараад дуудсан цаг өвөл зун өдөр шөнийн ямар ч үед эрг зэргүүд нь зэрэг зэвсэгтэйг ямагт бэлэн байж их орны нүдж хис энх хамгаалангийн баталгаа болсон. Бид маргааш улс орныхон оныг нэлээ атж жаргалын аттан нарыг дахалдаг хог заяатай хүмүүс. Их хорон эрхэж хилээ тусгаар дагтнууд минь эсрэгээр халдах ингээс төслөх аюулрээс элэгдэх бий эндих ханыг горон хамгаалхан эглэгдэх төвшигтэн амаржуулагч төрийн хүлдэн амдраг. Үүний тулд алтан нараар гэрчлэн үчи өрөөдний хаан ариун нэрээр гэрээслэн үчи үрс сэтгэлний цаваас сэрхэвч намайг бүршөө үнэн сүнэхийг хэн бодож мэдтүгвэ. Монх тэнгэрийн хүчин дор Монгол улсынхаа төлөө зүтгэе.